Их бит онгодын өөрийн тухай хөөрнөл. Их бит дом чонгод. Биеэр өөрийн биеийг мэдүүлье. Амьд алдад насандаа 4 хавартаагаас 97 хавартай болтол илаар болгох эрдэм чамдахдаа 408 зохистын 58 харь утга гарвалтнаар аялан тус тусад тохио хөвчин зовлонтой тулгарч таних мэдсээр эрдэм чадлыг олж ангаах судраар ирчиж өв уламжлалаас ухаан суралцсан түүхтэй. Миний өөрийн амьд ах үед мутарлсан ном нэг ихэн ч үгүй. Биеэр бичиг үсэг талдаа бядуу. Гэвч тайлан хэлэх, ухуулах талдаа домчин ухаанд 581 шадар хүмүүнийг зэгчээ. Өөрийн аварсан хүмүүний тоогоо мартжээ. 4 хавартаагаас 97 хавартай буюу 93 жилийн хугацаанд бие болоод сэтгэлээр ангаасан хүмүүн нь наран цацраг мэт олон, харин аварч чадаагүй гимшин явсны 560 тохиол байна. Тэнд миний оюун ухаан бяд чадал урд уй дуцсныг гимгэж хүлээдэг. Намайг бага ах үед асрагч маань дайны самуун цагаар алагдан биеэр хээр хөсөр хаягдсан байхад отч имгэн олж авч өсгсөн билээ. Өөрийн эцэг эхийн дүр зүсийг мэдэмгүй. Иймээс би олдсон цагаас тэр имгнийг дагаж эрдэм номонд энэ биеийг зориулсан. Тэр цагт ангаах ухаанд эрт үеэс суралцах арга бол даган суралцах буюу балчир хүүхдийг ангаах эрдэмд дур сонирхолтой байх аваас отч хүмүүнийг дагуулan түүний түшиг болгон сургадаг байлаа. Ерөнхийлөн мэдэх ардын ангаах ухаанд нарийн чадварт ангаагч хүмүүн болгохын тулд олон отог болон харь улсаар хэсэн явах нь тэр үедээ суралцах арга болж байв. Олдох судар муутайн дээр нэгэн бүлд суурин суугаад байхаар учрах зовлон бага. Иймээс өөрийн биеэр өвчнийг эрэлхийлж амьдралын туршлага цуглуулах замаар ангаах ухаанд суралцдаг тул отож эрдэмд суралцах хүмүүн цөөхөн. Үүнээс улбалан цөөн бүлд судар тэмдэглэл байдаг ч гэлээ. Нүүдэлчин ахуйд тэдгээр судар тэмдэглэлийг хадгалах, өвлөн дамжуулах саад бэрхшээлүүд маш их. Мөн дайн самууны үед үүдэх гал төмөр санаатай устгалуудаас өв судрууд үгүй болдог байсан. Учир нь мэдлэгтэн чадалтангүй отог омог альва отог улсад уусахтаа амархан. Харин өв уламжлалаа хадгалан байдаг отог бүл тусгаар байдлаа хадгалж чаддаг учраас санаатаагаар отог бүлгийн өв түүхийг өгөө хийдэг байсан. Энэ мэт олон бэрхшээлүүд орших тул эрдэм мэдлэгийг өөрийн сүнсэнд шингээж удмын ясан цусан холбоотой улаачаар дамнуулж эрдэм мэдлэгээ өвлүүлэх эгэл бус арга Монгол түмэнд бий болсон нь бөөгийн арга болж хөгжсөн билээ. Бөөгийн арга гэдэг нь амьд ах уйдаа арвин их туршлага хураан авч өөд, тэнгэрт сүнс болон очиод илүү ихэд суралцсан хөглөгдөж онгод гэх нэрийг олж улаач хэмээх сайн хүмүүн бэлэгтэнтэй зөн их ертөнцөөр харилцаж үлдгэсэд буюу өнөө цагийн амьд хүмүүст өөрийн мэдлэг чадвар, арга туршлага өртөөлөн буулгах болоод хурайлан суралцах аргаар бичиг номгүйч мэдсэн сурснаа түгээн өвлүүлэх өөр мэц нэгэн арга. Хүндэл гай болохгүй байвал хүмүүн басны тус тэр. Үйлцэн үйлэл төгөлдөр хийвэл хүмүүний мөр тэр. Үгэндэл эзэн байвал хүмүүний мөн чанар тэр. Энэ миний мөрлөг 3 зарчим юм. Эндэл таардаг улаач байвал би дуртай. Надад бас дурших зөөлж байна. Би өвчнөд дуртай. Өрөөлийн зовлонгоор жаргал хийдэг нэгэн гэж ойлгож болно. Сархтад дуртай. Нисун амтнаас нь тааламж авдаг. Мэргэшилтэй дуртай. Мэдэхгүй байх үе гэхээс айдаг ийм л нэгэн байсан. Аянгат Хүү юу гинэ архичин хүмүүн онгод болно гэж үү?
их бит. Энэ хорвоогийн ямар эд зүйлсээс сархад гарах боломжтой, энэ хорвоогийн ямар зүйлийг сархтад дарж болохыг судалсан хүмүүнийг сархтад дуртай гэхгүй өөр юу гэх юм? Ухаанаа уудаг урагшгүй амтан бол биш ээ. Гагцхүү энэ сархад гээч нь ямар эд шидтэй, ямар хүчтэй, юуг ангааж, юуг хорлдог, хэдий хэмжээнд уувал зөв болохыг, сархтыг яаж уувал ангааж дэмнэхийг олж мэдхийг эрэлхийлсэн саваагүй үгнийг сархтад дуртай үгэн гэхгүй өөр юу гэх вэ? Энэ амьдралаа уугаагүй. Им ам амьдралыг аврах, ашаан болгохыг таньсан нэгэн өвгөн байна би. Өөр надад ингэж тэгж байсан гэж ярих эмгэн хүн шиг түүх алгаа. Морь ундаг байсан уу? Ундаг байсан. Тулалдаж байсан уу? Тулалтаж байсан. 12 удаа тулалдаж үзлээ. Хоол хийж үзв үү? Хоол хийж үзлээ. Сархад нэрж үзв үү? Сархтыг ариунтай ихээр нэрж байлаа. Мөрч нь юу вэ хэмээвэл би маш олон хүмүүнийг ангааж байсан. Тиймдээч онгод болсон бизээ. Миний нэрийг өдгөө тэнгэрт их битэй хэмээн. Биеийг ангаах ухаанд хансан гэсэн утгатай нэр. Бики гэвэл бөө гэсэн үг бидтэй. Түүний нэг ижил. Аянгат та улаачаа юу н их дураар нь байлгах юм. Их бит. Бивэр улаачтай хатуурхаж чаддаггүй юм аа. Нэг ёсондоо тэр улаачийн хувь хүмүүнжлийг засдаггүй онгод. Тэр хүмүүн хэн байх огт хамаагүй. Өвгөн миний суур бол хийх юмаа л төгс хийх. Энэ л миний мөр. Өнөө хүртэл 63 улаачид залгарлаа. Энэ тайсон өрн миний 64 дахь улаач юм шүү. Нэг үгээр бол 800 жилд 64 улаачид заларч хөрсдөд үйл хийж байсан онгод. Аянгат та дээд тэнгэртээ онгодыг бас хэмжлэх үү? Их бит. Онгод бүр өөрийн улаачтай залрахдаа их бага сэвийг нь аваад оддог учраас дээд тэнгэртээ бид тэдний сэвийг засна. Тэнд нэг бүлэг отож заслыг 3 хором дотор хийн. Тиймээс өрс та нар тэнд чилээх хэрэггүй. Уйлаа сайн хийхтэй л болно. За цааш нь өгөөсөө. Би Монгол угсааных. Моныг гололсон тэр нүүдэлчдийн удам угсаа. Би бол тэнгэр эцэгтэй. Итвхэн, итвгэн ихтэй, Монгол цустай, Монгол хүмүүн. Өнөөгийн хэмжээсээр ярил амьд ахуйдаа метр 90 см өндөртэй хүмүүн байв. Миний үед домж гэдэг үг хэрэглэгддэггүй байсан. Жорж буюу Жуирээ чи буюу зүү ирчмээр хангаагч гэсэн үг. Эмч, домж, оточ гэдэгтэй адил утгатай. Жорж хэмээх хүмүүн нь улс хотолдоо таних тэмдэгтээ олон өртөгөөр саадгүй аялах хэрэгтэй байв. Ямар ч гэрээт улс орон түүнийг найрсгаар хүлээж авах ёстой байсан. Таних тэмдэг нь толгойн цагаан боолт дээр аль отхийн эмнэгч хүмүүн аялан явааг тэмдэглэх хадгамал мөн улс отгийн ноёны ханы гэрчлэх тамга бүхий эд авч явна. Ийм тэмдэгт хүмүүнийг дээрэмдэх, тонох, алах, зүхэх, ундаалж хооллохгүй байх нь өөхөх ялтай байдаг байлаа. Тэдгээр эмнэгч хүмүүн биедээ зүүнний жижиг хайрцаг, дотроо 30-аас 40 ширхэг зүйтэй, хэд 3 ширхэг алт мөнгөн зүйтэй, бас өлөнгөөр хийсэн хэдэн гуурс шахуурга бүхийд богцтой, гуурс шахуургаар бургой хийж гэдэс доторхыг цэвэрлэх зориулттай юм. Аянгат түр хэлэгээрээ өлөнгөөр гуурс хэрхэн хийдэг юм болоо? Их бит. Өлөнг хатаахгүйгээр хадгалах арга байдаг. Тосонд хийж авч явна гэсэн үг. Халив жимсний дээд хэсгийг огтолж хаяад юул өрийг нь хадгална. Ангийн өлөнг цэвэрлэж ашиглах эсвэл дэвтэмш өлөнг ашиглах үе бий. Тусгайлан бэлдсэн бит хоргоо тос ашиглана. Байнга чихтэй байх ургамлын гаралтай тос юм аа. Бас шавар бомб байна. Халив жимсэндээ хийсэн хідэн богц сархад бас буй. Элдв яр шарахыг хусаж цэвэрлэх мис бас байна. Сархтаараа ариутгах нь мөн хатааж ариутгасан хідэн төрлийн ургамал ногооч бий. Энэ бүхнийг адууны ширэн богцонд хийгээд авч явна.
Би модон таяганд сэлмээ нуучихнаа. Тохой хэрийн сэлмийг модон таягны завсар хадгалж явна. Аялан явж тахлыг хайж байж домчин дайтай домж болно шүү дээ. Бүхэл төрлийн сархтыг боломж нөхцөлд нь тааруулан ариутгахад ашиглана. Орчин тойронд ургамал амьтан байгаа цагт сархад бол хийж болно. Сархад хийх ерөнхий нэг арга нь нэрх арга. Бидний үед хамгийн аюултай нь ургамлын гаралтай тахлууд байсан. Энэ нь ялангуяа зөрчдөд ихээр тохиолддог байлаа. Үлмэн зэлмэн учраас хортой ургамал идэж хордоод тахал болон даамжирсан нь их. Уур ухаан шаарддаг байлаа. Одоо та нарын хашил хэмээн нэрлээд байгаа чинь ургамлын тонсонцроос үүсэлтэй тахал юм шүү дээ. Тухайчлан нэг бүрээр нь үзэж шинжилж ангаадаг учир маш нарийн төвхтэй. Яр шарахыг мисээр хусаж авдаг. Олгойг зүү төөнүүрээр биеэс хүн гаргаж боломгүй. Амь насанд аюултай. Дотроо хагарах магадaltaй болсон үед хөвлийг нээж огтолж авдаг байсан. Өвчтнийг шоргоолзны архиар согтоож мэдээ алдуулна. Энэ мэтчлэн тэр үедээ боломж бололцоогоороо хүмүүнийг ангаах үйлэнд хүчин зүтгэж явлаа. Өнөөдрийн ангаах ухаан их хөгжсөн гэх боловч үндэс болсон уламжлалаа умартаж ёсуулна шүү. Тастаж хайх нь ихээр хөгжөөд тэтгэдгэн дутаад байгаа болохоор төвчлгүй би өглөхээр ирсэн. Яагаад заавал өнөө цагт буух болов хэмээвэл бөөр толгой амар бөөлж болох цаг үе ирсэнтэй холбоотой. Үүнээс өмнөх цаг үед хавчигдан гадуурхагдаж амьтайгаа яригддаг байсан шүү дээ. Хэн өрөө өхүүлэхийг хүсгэвдээ. Тиймээс өмнөх улаач үрсээ сэмхэн бөөлүүлж авлаа. Мига багш. Тэр үед битсэн ангаах судар одоо байдаг уу? Их бит. Зөрчдийн цэгөний судар хамгийн алдартай. Их олдцтой монгол хэл дээрх орчуулгын ном байсан. Отчийн судрууд ер нь отчоороо нэрлэгддэг. Монгол хүмүүн дотроос Олхнууд аймгийн Шар нохос утгийн ангаахын домнох, боомлох, төгжих, түлэх аргаар засах тэмдэглэл гэдэг бичиг хамгийн түгээмэл олдцтой байдаг байлаа. Тэр цагт отог омгийн нууцад мэдлэг чадвар хадгалагддаг байсан. Тиймээс үүр отгоос ном судар олж авна гэдэг бэрх. Гэвч ер нь тэр цагт Шар нохос утаг альва улс гүрний судрыг хөрвүүлэн арилжах, ном судруудыг хулгайлан хуулбарлан арилждагаараа алдартай байв. Мөн утаг омгийн нууцлалаас хамаатайгаар нэгдсэн бичээс байгаагүй. Утаг бүхэн өөрийн бичээстэй байх нь олонтой. Гэвч Шар нохосын хэрэгэлдэг босоо бичгийг бүгд шахуу гадралдаг. Өнөө цагт түүнийг уйгуржин бичиг гэдэг. Уйгуржин олон зохиосон гихчийг та нараас л сонсоод байна. Өвгөн би ямар бичиг үсгийн эцэг нь хинбэ, эхн хинбэ гэж шалгаах биш. Тэр цагт босоо бичгийг бүх утаг омог гадралдаг байсандаг. Мига багш. Бид бодохдоо тэр үед их бүдүүлэг байсан болохоор тэгж огтолж нээж байгаад авч хайж чаддаггүй сүүлийн үед л гарч ирсэн арга гэж боддог. Их бит. Дайны үед тэгээд тасрахгүй мах гэж байх уу? Мөч тастна, ойж янзлна. Нэгдсэн идүүдийг нь ойж янзлна, ойж тайрч ам аврах үе байлгүй яах юм бэ? Одоо л та нар ухаантай болчихсон юм уу? Аянгат ямар утас байсан бэ? Их бит. Үлэнгөөр утас хийндэ. Мига багш. Таны үед жирэмсэн эмэгтэйчүүд яаж амарчдаг байсан бэ? Их бит. Арга тэврүүлнэ, дөрвөн мөчлүүлээд төрүүлнэ. Хэрв хүндрэлтэй төрөх юм бол усан санд төрүүлнэ. Энэ нь ихэд өвдөлт бага байдаг юм. Зүрхний өвчтэй хүмүүсийг ихэвчлэн тэгж төрүүлбэл зохистой байдаг. Усан сангийн ус нь хүний биеийн хэмтэй адил бүлээн байх ёстой. Зүрх муутай эмэгтэйчүүд болон гавлын өвчлөлтэй эмэгтэйчүүдийг усан санд төрүүлдэг. Мига багш. Одоо цагийн шиг гидсийг нь онгойлгож төрүүлдэг байсан уу? Их бит. Бид тэгж төрүүлбэл нэг л удаагийн боломжтой. Дахиж хүүхэд гаргадаггүй гэж үздэг. Тиймээс хааны хатанд хевлийг нь нээж хагалгаагаар төрүүлсэн түүх бий. Мига багш. Арга төшүүлнэ, дөрвөн хөллүүлнэ. За өөр ямар байрлал байдаг вэ? Их бит. Өннөөс татахаар хугарчдаг юм аа. Хоймортой тоонноос уяа татуулан
галын ойролцоо нурууг ээлгэн төрүүлбэл бие чичрэх өвчтэй эмэгтэйчүүдэд төрөхөд их хялбар байдаг. Эсвэл дутуу төрж байгаа ихэд тустай. Мига багш дутуу төрсөн гэснээс дутуу төрөө зулбаад байдаг хүмүүс яаж түүнийгээ засуулдаг байсан бол их бит. Удамшлын шинжтэй дутуу төрдөг эмэгтэйчүүдийг эхээс нь зөв байрлалаар хөгжүүлж дасгал болоод идэж уушинд нь анхаарч байгаад төрүүлнэ. Мига багш дасгал гэдэг нь яг ямар дасгал байх вэ? Их бит. Төрөлтийн түмэн дасгал бий. Ялангуяа бэх нарын хаадын гэргийн нарыг төрүүлэхийн тулд үр олдсон цагаас нь тэр дасгалыг хийлгдэг байсан. Зөв амьсгалах, зөв хооллох, зөв суух, зөв явах. Ургийн тэжээлийг хөглөх бүслэгийн дасгалууд, төрөлтийн замыг бэлдэх явцын дасгалууд, хордлого өгөх бол хордлогыг хурдан намжааж цаашид хэвийн түвшинд биеийг ажилуулах олон дасгалууд бий. Аянгат арга төшүүлж төрүүлдгийн учир нь юу вэ? Их бит. Зохист байрлал болох урдаа юм төшиж дөрвөн мөчлөн байгаад хүүхдэд төрүүлдэг болохоос дээшээ харан хэвтэж байгаад доошоо унгана гэх шиг хэцүү зүйл байхгүй шүү. Хярзан урагдаж бохрын суваг руу урт судал гарвал ойх гэж бөөн ядаргаа шүү дээ. Харин арга түших байрлалд буюу ихэн дөрвөн хөллөж байгаад хөвлийгээ шахвал үрц болоод уушигч нь бүгд урагшаа доошоо дарж дүлэлтийг хүчтэй болгосноороо нуруу чанга байдаг учраас доод эрхтний булчингууд чангарч хүүхдийг нэг түлхэлтээр амархан төрүүлдэг юм. Хүүхдийн толгой нэг хүчтэй дүлэлтээр гарах аваас бусд нь эхийн сав тослогдсон байдаг учраас гулсаад гараад ирнэ. Байлаа гэхэд бүксэн төрүүлж гарах үед хөл нь бүтнээрээ гараад ирвэл зөөлөн иллэлгээр татаад гаргах боломж нь өндөр. Энэ байрлалд өрцний түлхэц ургийг тэгш хэмээр түлхэх булчингийн хөдөлгөөн өгдөг. Ураг сул унжих, хөвлийд чөлөөтэй хөдлөх тул хүй ороосон, хөдөлгөөн нь саарсан бэрхшээлд орон зай их учраас чөлөөтэй хөдөлж түүнээсээ гарах боломжтой. Дээш гэдрэг харж хэвтэх, зогсох зэрэг төрөлтийн байдалд хэвлийн босоо булчингууд зангирах тул ургийн дотоод хөдөлгөөнүүдийг сойж бүр цаашлаад ураг бүтэх аюултай. Мига багш, таны үед савн хазааж гадсан эмэгтэйчүүдийг яаж засдаг байсан бэ? Их бит. Угаасаа тийм имийг хэн тоож авах юм бэ? Баг дээр нь янзалдаг байсан. Хэрв унаж гимтээ тийм болсон охинтой бол эцэг их нь баг дээр нь янзлуулдаг байсан. Харин бие гүйцхийн цагт савн хазгаа байвал тэд нөхөрт гарахад маш хэцүү. Угаасаа хазгаа имийг хэн тоож авах юм? Мига багш. Бүгдээрээ хазганахгүй л дээ. Их бит. Тэр цаг үед баг залуу хүмүүн мэдлэгтэй чадaltaй хүмүүнээр яагаад гэргий болох хүмүүнээ шинжүүлдэг байсан бэ? Яагаад тэр үед охин шинжээч гэдэг мэргэшил бүр тустай байсан бэ гэд бодоод үз. Баг балчир хүмүүн өөрсдийн ханилан суух ахуйгаа тэгшлэх ухаан нь бядуу дутмаг. Иймээс настангууд өндөр мэргэсэн туршлагатан тэдний дэм маш хэрэгтэй. Нүүдэлчин ахуй бол бэрхтээ, өвдөх ирэхгүй ахуй. Нэг нь л өвдөж зовлоо гэхэдний олны ажил салгардаж ахуйд орооддаг жамтай. Үхэл ирэх аваас дангаар амьдралыг нуруундаа тэдэг хатуу тавилантай. Ахиж хань ижилтэй болно гэдэг үртээ үлдсэн хүмүүний хувьд хэцүү. Удмаа эрхэмлэн хатуу бодолтой нийгэм байсан. Удам ижил отог дотроо ханилж чадах аваас сэтгэлийн зовлон арвин. Иймээс ийм зовлон эдлэхгүй амьдралыг эхнээс нь дустал төгс төгөлдөр байлгах гэж бүгдээрээ хатуу жагийг барьж бусдад ялгархахгүй амьдардаг байсан. Өнөөдөр үрс та нарыг харахад өндгөө эсгэх нь хүртэл бусдын ял болжээ. Хуруугаа эсгэх нь хүртэл бусдын буруу болжээ. Охин ургаа халамжилж чадахгүй бол хазгай савтай байна. Сав хазайн гэдэг биеийн ерөнхий төрх хазгай болно. Гიშгэд суудалч бас хазгай болно. Нуруу нууламж мушгирна.
үүнийг ажсан охин шинжээч ханилахаас өмнө засахыг эцэг эхэд нь сануулж хэлдэг байсан. Хэрэг явдлыг эрт хэлж ураг үр тухтай тэнүүн байлгахыг эрхэмлэнэ. Монголчууд бид удмаа түүнийг түших газраа, түүнийг иех тэнгэрээ дээдэлж, дэлгэрхийн ихээр хүндэлж, хүмүүний амьдралын утга учир болгон аж турдаг. Бүхий л цаг үед бид арвин олвол байгаагүй угаас. Иймдээч нэг хүмүүний амнаас аз жаргал гэдэг бидэнд үнэтэй. Өөрийгөө хорлохоос ахуулаад өрөөлийн хорлох хүртэл бүхий л үйл цээртэй байдаг байлаа. Гагц өөрийн амьдралыг эрхэмлэхгүй өрөөлний олонних байлгахыг хичээнэ. Өрөөл nie олонд хүмүүнээс гадна бүхий л ам биетэй хамаатай. Ийм ёс жаягт нийцүүлэн бүхий л явдлаа хичээнгүйлнэ. Иймээс л хазгай сав бол ирээдүйн урагт хутга тулгсан эм гэсэн үг. Бидний сэтгэхэд бол энэ бол хамгийн нүгэлтэй явдал юм. Аянгат. Ирчүүд нь хүртэл тийм их мэдлэгтэй байсан учраас ханилан суудаггүй байсан юм уу? Их бит хизээж суухгүй. Өөртөө арчаагүйгээд тоох ир хүн байхгүй. Өөртөө арчаатай бол түүнийг чинь эртхэн отчоор эмнүүлнэ зү. Эцэг их нь охин хүүхнээ тийм гэмтэлтэй байгааг эртхэн отчоор эмнүүлэхгүй бол арчаагүй хүмүүн л гэд нэзтэй. За яах вэ? Тийм гэргий байлаа гэж бодъё. Нэгэн мулгуун аваад суучжээ гэж бодъё. Ямартай ч манай отогт тийм тохиолдол хизээж байгаагүй. Харин өөр газар бол байсан. Ямар мулгуун вэ гэд хараагаад засаж байснаас яагаад авсан юм бэ гэж бол асуугаагүй. Мега багш, та дараагийн барай заслын тайллууд дээр хазгай савыг яаж засах аргыг зааж өгөх үү? Их бит. Бүрдлээсээ хазгай бол засагдахгүй нялхын өвчин болчихноо. Харин олдмол бол засаж болно. Хий орон зайг тэгшитгэх аргаар засдаг. Иймээс би бүр бие махбодын тогтолцоо руу тайлбарлаж байж чамд хэлнэ. Хүний хий орон зай гэдэг хичээл орсны дараа савтай холбоотой хичээлийг зааж болно. За тэгээд сүнсний талаар ярихаас өмнө бие болон сав гэчээ мэддэг байх хэрэгтэй. Өнөө цагийн бүхэл эрдэмтэд мэрэгд энэ талаар судалж байна. Сав гэж бие чинь ганцаараа хөдөлдөггүй. Сав байгаад өөрөө явж чаддаггүйг хүмүүн бүхэн хүлээн зөвшөөрсөн цаг. Энэ ухаанд арай дөнгөр хариу өгөх дорны ухааныг судлахад бэлэг оюуны тухай айлтан тайлбарладаг юм. Энэ нь бас л хаанаас гарч ирээд байгаа нь тодорхойгүй. Тиймээс бие гэж савыг оюун ухаан хөдлөгдөг гэж бодоход тэгвэл оюун гэж нь юунаас гарч ирээд байна гэх асуулт бай. Өнөө цагт өрнийн дорнын гих ангаа ухаанд алинд нь ч нийцтэй биш боловч нүдэнд үл үзэгдэх, сонорт сонсогдох эгэл хүмүүний мэдрэмжээр тэмтчиж үл болох тэр нэгэн зүйл нь түлхүүр мэт санагдах сүнс эрчмийн тухай өвгөн би тайлал болохоор ирсэн билээ. Аянгат гилалаа. Та ирээдүйд зориулж шүлэг хэлэх үү? Их бит. За энэ шүлгээр өнөөдрийн яриаг дүүргэе. Дур хөрвөл судар дахин нэгийг хийн. Дургуудыг хөрвөл эр хэмээнганд учирманц гэх үү. Ха. За яах вэ? Өөрийн бодлоо хэлээ. Туулж мэдсэн минь өдий тунчиг богнохон настай нь хүмүүн ажгуу. Дуулж мэдээгүй тэнүүчилж яваан дутууг минь гүйцэх ирээдүйн минь болоосой. Санаа байвч сачи хөрөхгүй олон өвчин байна. Савлаж намаагаа буулгах, улаачл байх нийхэм зохицлоосой. Хүмүүн гэдэг мэзнийхэн дайгаар л хөдлөх ажгуу хүрч мэдээгүй олон өвчнийг хөвчний өмнөөс өршөөлөөрэй. Ирэх цагт сурах виз, дуулах виз, гэтлэх виз. Тэртээ цагийн ширгээт өвгөн, өнөө цагийн их биетэй хонгод.